What's up? За ингээд амны сарын 6 болж байна. Хойд маш удаан хугацаанд влог хийсэнгөө. Тэгээд дөнгөж босчоод өнөөдөр бүтэнсэн өдөр ажилтаа байгаа. Тэгээд ажилтаа хоосон одоо жимд явах гэж байна. Өглөөний цаг авах гэж байна. Энэ сметана байна. Тэгээд энэ орс юм байна. Энийг манай энэ өрөөний хамтрагч найз хүн өглөө би хийд авчиж. Well, let's do it. No. Йоо, занга жимлэг явж байна. Гадаа маш гоё өдөр өнөөдөр. Тэгээд нэг гадаа байдал иймэрхүү байна. Маш гоё өдөр болж байна. Тэгээд жимээс экстра өдөрлөө тэгээд усанд орчоод энэ болохоор Before the Blood гэдэг Leonardo DiCaprioгийн дандаа ингэ Leonardo DiCaprioгийн тоглосон юм бүтээсэн юм кино байгаа. Энэ болохоор юуны тухай гэхээр дэлхийн дулаарлын талаар кино байгаа. Тэгээд хэдхэн хоног үлдсэн юм шиг үлээ. Одоо үнэгүй үзэх боломж нь хэдхэн хоног үлдсэн байгаа болохоор энийг тавхан хэрвээ зав байвал үзээрэй. Бас дэлхийд юу болоод байгааг мэд хэрэгтэй баг. За тэгээд энийг ажил руу гавлаа. Йоо, зангээд хаваад ч одоо 2 цаг хагас болж гин. Тэгээд бараа 4-өөс нэг учраас одоо гарах чинь. Манай бар хаана дүү гэхээр эндээс манай гэрээс одоо Токиогийн төвөөс нэг цаг яваад баг цаг гаруй 50 минут явдаг газар байгаа. Йокохама гэдэг газар. Alright, тэгээд гарида. Токиод бас хүтэн болж гин. Тэгээд хамаг юм хуурашаад оруулаа. Хуурашаад байна. Гэтэ өнөөдөр бол маш гоё өдөр болж гин Токиод. За ингээд ажил дээр ирлээ. Ерөнхийдөө 3 хагас болж байна. Тэгээд хаш багшлан гадаа бас нэлээ оролцож байна. What's up? Okay boy. Yo man. За ингээд ажил дээр ирчлээ. Ажилтаа оридоо гад тэгээд. Дүнгийн орчихсан. Чигээ ичэнда. Гарах уу? Гараа. За гараа. Өнөөдөр ойдын гэж авах юм уу? Lime байна. Cranberry juice. Mint. Чиний ингээд шопинг хийж байна. Амар хочтой. За ингээд ажил дээр тав болж байна. Нэг хүмүүс алга энд нэг Японд залуусаа байж байгаа дэлгүүр орох болчихлаа. За тэгээд Ука бид хоёр хоол идэх чинь макана гэж ярьдаг байгаа Японоор ажиллаа хоол идэх чинь. Тэгээд одоо тэгээд манай нэг найз ирж байгаа шиг байна. Тэрнээс өмнө гэж хоол идэх. Садис Прокачу. Yo, what's up? За ингээд өчигдөр ажиллаа тараа тэгээд шууд унтцсан байлээ. Тэгээд бичлэг чадаагүй. Өнөөдөр хаана ирсэн хүн бай гэхлээр миний хамгийн анхны влог 1-2 дээр гарч ирсэн газар байгаа.
Нэлээ манай гэрээ хажууд Ebisu гэдэг газар. Шинэ жилийн уур амьсгал аль хэдийн орцсон байна. Just like this. Wow, маш гоё. Alright. Merry Christmas. Тэгжээд гоё бичлэгийнэ. Зөвхөн амар олон газруудаар явж үзэж байгаа. За энэ дээр нь гараад ирлээ. Доор шаттай байсан. Шатаар дэшээ гарч ирээд ийшээ гарч ирэнгүүт нэг иймэрхүү view байна. Энэ минь дээр л тэгээд бага сандлаа чөлөөтэй хасууд ирэхэд гоё лазар байна. За ингээ манай найз энд хажээ. What's up man? Загээд гамбит ирсэн байна энд Ebisu Garden гэдэг газар байгаа. Тэгээд Shibuya-гаас ойрхон амар штт шинэ жилийн уур амьсгал оржээ. Тэгээд одоо ямар ч гэсэн өнөөдөр ингээд дуслаа одоо 9 цаг болж байна. Тэгээд одоо бичлэгүүдээ бас хийгээд явах болно. Одоо шинэ жил энэ болж байна. Тэгээд гой юм хийдэг байна. Бичлэгийг амар завгүй байлаа. Шинэ ажилд орсон байгаас тэгээд яагаад танилцаад дараа бичлэг юм. За тэгээд дараагийн бичлэг үзцээ. Right, see you guys.